За сайн мэцхан уу та бүхэнд энэ цаг үетэй холбоотой бас мэдээлэл хүргэж ажиллая гэж шийдлээ. Тэгэд ер нь энэ түр шатхууны хомсдолтой Монгол улсад маш олон хүнд хэцүү тулгамжууд цаад бэрхшээлүүд тулгарсан байгаа цаг үед бол манай Ардчилсан залуучдын холбооны ерөнхийлөгчийн тодруулах чуулган маань бол зарлагдсан байгаа. Миний хувьд бол энэ чуулганыг хийх цаг үе нөхд биш. Бид нар өнөөдөр ард иргэдийнхаа сайн сайхан амьдралыг яаж бий болох вэ? Энэ түр шатхууны хомсдол, за үнийн өсөлт гэдэг гих мэд маш хүнд сорилтуудыг яаж давах вэ гэдэг дээр бодлогын мэтгэлцээ, бодлого ярьж явах хэрэгтэй байтал тэнд нэг хин нэгнийгээ дарга цэргээр нь томилохдоо анхаарал чуулган зарлаад явж гин гэдэг бол байж боломгүй үйлдэл гэдэг би бол энэ чуулган зохион байгуулж байгаа хүмүүст бол бас ихээр хэлсэн. Цаг хугацаанд биш байна, буруу байна. Өнөөдөр бид нар нийгэмд гарч танилцуулагдаа тэгээд тэндээсээ өөрсдийнхөө байр суурийг олж чадах шин залуучуудыг тодруулж энэ чуулганыхаа хүрээг олон хүнд хүргээд олон залуучууд нээлттэйгээр өрсөлдөх боломжийг гаргаад тэрнээс шин лидер залуучуудыг тодруулах ёстой тэр арга хэмжээ маань учраас бид бүхэн энийгээ маш сайн зохион байгуулалтайгаар маш сайн төлөвлөгөөтэйгээр хийх ёстой гэдгийг бол хэлсэн. Гэтэл харамсалтай нь бол нэгд өдөр бүртгэлээ аваад энэ маргааш хагасаа өдөр үндэсний хэмжээний чуулганыгаа Өөрангай аймагт хийнэ гэдэг ийм байдлаар бол зохион байгуулагч нар явсан. Тэгээд ингэж муухай аргаар ахиад л нэг хайрцагсан байдлаар энэ нэг намын үйл ажиллагаанд оролцдог байдлыг төвчээ суугаад хараад яасан муухай юм болох ч байгаа юм бэ гэд хол сунгууд эсвэл түүгээрээ үнийг дэмжиж байгаа юм шиг болох гээд байсан учраас нэр дэвсэн. Тэрнээс биш уг нь бол бид нар зүгээрээ бол энэ нэг арчилсан намд маш олон шинэ гоё залуучуудыг тодруулах энэ гоё чухал дээрээс нь эн чин манай арчилсан нам дотор маш олон сайхан залуучууд байгаа. Тэр хүмүүсүүд боломж олгох ёстой байсан зүйлийг ингэж муухайгаар хувил данаар хулгайлж байгааг бол эсэргүүцэж бол энэ шиг орсон байгаа. Тэгэд ер нь энэ чир нэг зүйл анзаарэгдэж байгаа нь бол ямар аргаар дотоод сонгуулиуд хийдэг вэ гэдэг нь бол маш муухай харагдчихээн. Аймаг орон нутгийн төлөөлөгч нарыг өгсөн нэрсүүдийн байхгүй болгож жагаад хамаагүй манай арчилсан намд байдагчгүй хүмүүсүүдийн нэрүүдийг хүртэл оруулж ирсэн. Өнөөдөр хяналтын ерөнхий орон дээр ирсэн маргаан дагуулад ингэж байж байна. Гэтэ ингэж хайрцгаар хийлээ гээд залуу хүмүүс ч өөр болцсон шүү дээ. Залуу хүмүүсүүд тэрэнд очиод өөр ахын дүүгийн гут очиод өгдөг тийм хүмүүс байхаа болцсон. Залуучууд шал ондоо. Тэгээд залуучуудын байгууллага дээр ийм зүйлээ хийгээд болно гэж бодож байгаа бол та нар андуурч ийн гэж бодож байна. Надлуу бүр бүх төрлийн дайралтууд орж ирж байгаа. Бүр тэртээ тэргүүл олон улс төрд явж байгаа хүн учраас олон шалтгааны улмаас дайралтуудад ингээл аваад явж байсан. Гэхдээ энэ удаагийнх бүр арай дэндүү байна. Өчтөр орой жишээ нь энэ өчтөр оройны 7 цаг 13 минутанд энэ хүн надлуу ингээд залгаж байна. Анд озер гэж хүн байна. Тэгээ чи яагаад намайг гүтгэж харлуулад байгаа юм? Яагаад байгаа юм би чамайг ийм байх юм бол би өөртөө зүгээр өнгөрөхгүй шүү гэж намайг дарамтлж чинь энэ хүн. Гэтэл энэ анд озер гэдэг хүн хин юм бэ? Энэ хүнд дарамтлуулаад ингээд байж байхдаа бид нар зүгээр суугаа байж байгаа юм. Та нар ичээж ийм байдлаар улс төр хийн гэж боддгоо. Тэгээд юу гинвэ? Би яг үнэндээ надтай холбоотой хувийн ийм зүйлүүд дээр тайлбар өгөхийг хүсдэггүй. Ягаад гэвэл эмэгтэй хүн, залуу хүн гэр бүл зохиог байхад улс төрд орсон учраас бүх хүнтэй нэр холбож гүтгэж дормжилдаг. Би тэр болгонд нь чулуу хөөгд явах юм бол тэр хэрүүлээсээ гарч чадахгүй, бодлогоогоо гарч чадахгүй гэж боддог болохоор би хэлдэггүй байсан. Гэтэ өнөөдөр наа чи яриад эндээд байна. Наадах болооч. Би арчилсан намын улсын хурлын гишүүн бол сонгогдсноос хойш чуулган дээр өөрийнхөө байр суурийг дандаа хатуу илэрхийлж өөрөө хүчтэй дуу хоолой болж явж байгаа. Залуучууд ч гэсэн хүлэмжшүүлэлтийнхөө тодорхой хэмжээнд аваад явж чадчихээн. Гэтэл ингээд нэг бодлого ярьж чадахгүй болохоор өөдөөс ингээд нэг ийм тийм яхан юу ч гэнэ. Удаа дараа ийм үйлдэл хийгээд байгаа болохоор хэлж байна. Наад нэг юм болоочтой. Ийм муухай дээр үеийн улс төрийн арга барил чинь явахгүй шүү дээ. Яг үнэндээ ийм заваан зүйлээс болж маш олон эмэгтэйчүүд улс төрд явахаас хаширч маш олон эмэгтэйчүүд золиосон болоод явсан. Тэр хүмүүсийн төлөө тэнцэх ёстой бид нар. Ийм хүмүүсүүд дарлуулад яваад гэж болохгүй эмэгтэйчүүд. Тэгэд ер нь нэг баахан аялсан, зугаалсан өнтрийг яриад байна. Ямаатартай яг хин тэмцсэн. Яг үнэндээ Хятадаас 300 тэрбумаар түлш оруулж ирж зарах гээд байна гэдгийг шүглүүлж гаргаж ирж ярьсан. Туулын хурдны зам гэж ямар муухай юм болоод байгаа гэдгийг би ярьсан. Тэрний золиос нь болж надлуу гүтгэлээр ийш тийшээ 40 удаа улсын төсвөр аялсан гэж заваарсан. Би өөрийнхөө улсын хурал дээр байгаа үйл ажиллагаа бүх зүйлүүдээ 3 сар тутамд нь тайлангаар оруулаад явдаг. Миний Facebook хуудсан дээр байж байгаа. Ингэж муухай хүнийг гүтгэлээр
дайрж ингэж яваад иж болохгүй. Эрчим хүчний реформоор хэд дахин үн нэмсэн гинүү. Уучлаар улсын хурлын гишүүнд тийх хэрэг байдаггүй. Эрчим хүчний зохицуулах хороо тэнд үнийг биетан шийдвэрлэдэг. Ийм муухан аргаар ингэж байж болох бүхэл муу зүйлүүдийг ингэж наагаад өнөөдөр үнийн өсөлтийн талаар би ярьж байна. Үнийн өсөлт дээрээс нь шатхуун гих мэд хүндрэлтэй асуудлуудаар бид нар бодлого ярьж оролцох юм аа. Одоо ингэж бодлого энэ гаргаа суудсан бид нар уг нь бол бодлого дээр ажиллаад байж л да. Би өнөөдөр ийм сонин хэрүүлийн ажил хийхгүйгээр бодлого дээр төвлөрөөд маргааш зааландаа залуучуудтай ямаа танилцуулна. Тэн дээрс ч гэсэн хэлнэ. Бид нар нэг биш олон лидерийг төрүүлмээр биш дээ. Нэг гарч ирж байгаа ганц сайхан ганц гайгүй гэсэн залуу болгоныгоо энэ ах нар нь ингээ буудаад намнаад нийгэмд харлуулад өөрсдөө ийм ажлуудыг хийгээд яваад ахаар чинь арчилсан намаас залуучууд үргээд байна. Яагаад биднэрт шинэ гой үеийн хүмүүсүүд гарч ирж чадахгүй байна гэвэл энэ хүмүүсээс болоод байна шүү дээ. Бүхэлдээ биш манай арчилсан намд маш гой хүмүүс байдаг. Залуу дунд шинэ үеийн маш гой ийм хослол тэгээд дээрээс баг хамтнууд болгон бүрдэж байгаа. Энэ хүмүүсүүд чинь өөрсдийнхээс итгэл үнэмшлэрээ явдаг. Тэрнээс биш хин нэгний хайрцгаар ороод за тэгээд нэг тэрэн дээр очиод дугуулцгаа гэхээр нь дугуулад явдаг хүмүүс огтхон биш. Тийм болохоор энэ нэг балиар зохион байгуулалттай энэ бусрамг үйлдэлээрээ та нар ялна гэж бодож ивэл үгүй. Намайг уйлдаг гэдгийг чинь би уйлахаас өөр аргагүй байдал руу та нар шахаж чинь. Яагаад гэж би өнөөдөр харамсаж чинь арчилсан намын ирээдүйд харамсаж чинь. Ийм хүмүүсүүдээр удирдуулаад ингэж олон жил ялагдаад тэгээд өнөөдөр улс их орны байгаа байдлыг та нар хардаа. Та нарын тэгээд зүв байсан бол та нар сайхан болох нь яасан. Өнөөдөр хүртэл чимээгүй явсан шалтгаан би арчилсан намынхаа нэр үндийг бодоод чимээгүй суугаад бүх зүйлүүдийг шингээж явсан. Маргаашийн чуулган дээр ямар нэгэн байдлаар айлгаж, ичээж, дарамтлж энэ одоо энийг залгуулаад байгаа хүмүүсүүдээрээ залгуулад нэр мэрээ татхыг шахаад ингээд байвал тийм зүйл болдоггүй маахнараа яг үнэндээ. Өнөөдөр Монголын улс төр өөрчлөгдсөн. Монгол улс өөр болж байгаа. Энэ бол залуучуудын орон. Залуучууд нь өөрсдөө орж ирээд өөрсдөө итгэл үнэмшлэрээ сонголтоо хийн. Тэрэн дээр та нар нөлөөлж чадахгүй. Тэгээд ер нь эцсийн зүйлд хэлэхэд бол өөрчлөлт хийх ёстой болчихжээ бид нар. Одоо энэ нэг заваан үлэг болсон аргаараа ингээл нэг хүмүүсүүд хоорондоо яваал байдаг. Тэгээл нэгнийгээ тодруулсан болгож ингэж худлаа үнэн яриад нэг нэгэндээ гүтгэлэг хийгээл. Одоо тэгвэл одоо миний өдөөс ахиал баахан мянган лайв чинь буцаал босч ирээл ингээл явах хамаагүй. Наадах чинь хүмүүс нөлөөлөхгүй. Яг үнэндээ бид нар хин үнэн ярьж байгаа, хин худлаа ярьж байгааг мэднэ. Ёс зүйтэй бай гэж гал утрах нэр дэвшигч хэлээд байлаа. Билгүүдээ бит хоёрыг. Хин нь ёс зүйтэй байх ёстой юм. Тэрийг өөрсдөө та нар бод. Тэгэд ямар ч тач энэ арчилсан залуучтай холбооны энэ удаагийн чуулган бол асар ач холбогдолтой байгаа. Ирж байгаа хүмүүсүүд дээр маш олон бүр орчж болохгүй ийм хүмүүсүүдийн нэрүүдийг хууль бусаар шихэж оруулсан харагдчихээн. Ингээд та бүхэн ялахгүй гэдгийг л өнөөдөр би хэлэх гэж байна. Тэгээ та бүхний энэ нэг баахан дайралтууд юмнаас бол айхгүй. Эннээс илүү их дайралтуудыг даваад гарсан.